Ерөөл дөрнө. Дуурахгүй хүмүүснээс. Ерөөл дөрн биш байж чадсан. Би танаас нэг солонгос болсон алдартай үйл явдлын тухай ярих. Эзний өдрийн хүндэтгэлийн ариун өдөр. Эзний сүнс Бурхан амьд учраас заавал бидний дунд оршдог гэнэ. Бурхан амьд бүгд үнэнч учраас. Тэгэхээр бидний дунд оршиж байгаа тэр сүнс бидний зүрх сэтгэлийг нэгтлэн хараад бидний амаараа хилж буй тунхаглалыг сонсч байдаг гэнэ. Хуучин нэрэн дээр хүн юу тунхагладаг вүлээ? Хабакук инжирийн модонд жимсгүй байсан ч талбайд ургацгүй хашаа мал амтангүй байсан ч би эзнээ магтана гэж хэлсний төлөө Хабакук насан туршийн их ерөөл ивэлэг авд. Нөгөө тэмэр танад боддоо. Инжирийн мод ургацгүй байсан ч гэхээр Хабакукт юу байсан бэ? Олж харахгүй нь. Инжирийн мод маань ургацгүй байсан ч гэвэл Хабакукт ургац жинсэн байхгүй ч юу байсан бэ? Мод байсан. Хашаа тугалгүй байсан ч гэвэл Хабакукт юу байсан бэ? Газар хашаа байсан байна. Талбайд ургацгүй байсан ч гэвэл Хабакукт юу байсан бэ? Ногоо дээрх талбай байсан байна. Бид нар зовлон дунд хүссэн амьдралаас авч чадахгүй болохоор байгаа юмаа гэрд эхэлдэг байна. Надад байгаа юмдаа талархах сэтгэлгүй болоод ирдэг. Яагаад гэвэл хүснээ авч чадахгүй байгаадаа харуулж амьдарч байгаа учраас. Харин Хабакук энийг харсан учраас эзэн талархсан. Тэгээ өргөцсөн. Харин Израильчууд яасан? Цөлдөө үгсэн ч болоосоо, эндээ үгсэн ч болоосоо Египтэд бид нарыг оршуулах газар байхгүй болоод Мөсө аав нь та нар бид нарыг энэ цөлд авчирч алхахтай юу? Энэ Канаануудыг чинь бид нар ялахгүй, бид нар тэдний хажуу цацаа шиг гэснийхээ төлөө ямар хувь тавилан үдээсэн? Цөл өөхөх хувь тавилан хүлээж авсан. Энэ бол амны бэлгээс аштын бэлэг гэдэг Монгол үгтэй маш ижилхэн. Ялангуяа эзний ариун өдөр түүний сүнс энд гарцаагүй байдаг учраас бид нарыг харддаг, сонсдог. Нэг солонгос хадмууд юу нэг хэцүү шүү дээ, тийм үү? Нилээн ширүүн, дорвон, бэрүүдтэй бол нилээн чанга байдаг солонгос хадмууд. Тэр нь ёс жаяг ихтэй, тэр нь өндөр удмаасаа өвөг эцгээс авахуулаад нөгөө күнзийн сургаалыг дагцсан. Күнзийн сургаалч нь эмэгтэй хүнийг 7 хоногт 2-3 удаа ташуурд, зод, нүд, сурах, гэрээ ажил хийлэг, битгий мөнгө олуул эднэр гэдэг. Явсаар байгаа бүр хятадд очиод эхнэрээ ингээд нөгөө эхнэр чинь бүр тэр чиний дээрэнгүүд энэ дээрлэх хүчирхийллэг байдлаас захлаад зугатаан гэнгүүд нь хятадууд яасан. Ийм жижигхэн шахаа, жижигхэн үлдээ эмэгтэй хөрх ингээд хөлбөгийн хуруунуудыг бүгдийг хугалж нуглаад тэгээ шахаа өмсүүлж хол зугатаж чадахгүй тийм хөлтэй учраас. Ийм хатуу сургаалтай учраас солонгос хадмууд ширүүн. Одоо ч тийм мэдээж өөрчлөгдсөн багтаа хэрэгсч хүмүүс гэхдээ л ширүүн. Тэр хадмын хамгийн хэцүү байсан нь энэ сүмийн бүр ахлагч ихч гинэ. Ахмад Настон бэрэн хүүхэдтэй болж байна. Тэгэхээр энэ хадам яах вэ? Ганц хүүгийн маань ихнэр хүүхэдтэй болохгүй болохоор хадмын хувьд бол аим шиг. Тийм учраас хадам пастор дээрээ дагуулж ирсэн нэг ихнэрээ. Тэгээд пастор та өрөөж өгөөч. За тэгээд пастор нь өрөөсөн байна. Эзэн минь ээ та энэ бэрийн тийм ээ Тэнгэрийн өвдгийг нэн хүүхэдтэй болгож өгөөч гэж өрөөгөө залбирсан чинь нөгөө залуу эмэгтэй хүүсэл гэдгээс ичээд дуурахгүй суудсан. Доош араа суудсан. Харин хадам өөр юм хадам ээж хажуугаас амен амен гэж хүүхэдтэй болгож өгч амен гэдээсэн юм. 9 сарын дараа яасан гэж. Хадам хүүдэрсэн. Ойлгож чинь энэ яг болсон явдал шүү. Болсон явдал. Энэгээр юу хэлэх гээд байна вэ? Эзний өдрийн бидний амнаас гарч байгаа тунхаглалыг эзэн сонсч байдаг. Тийм учраас та энэ өдөр юу тунхаглан түнд чинь хариулахын тулд чих тавин сонсч байдаг. Элрой буюу хардаг бурхан. Тэр зүгээр шавар, мод, дацаг, даавуугаар хийцэн хин биш үтэй биш. Тэр амьд бурхан. Тэр Яхова бурхан. Тэр энэ өдөр биднийг сонсч байдаг. Тэгээ тэр тушаасан. Та нар энэ өдөр өөрсдийн шунал тачаалыг хойш тавьж, өөрсдийн ажил төрлийг хойш тавьж бүх цаг заваа надад зориулна. 7 хоногийн 6 өдөр мөнгө төгрөг амьдралын хэрэгцээнийхээ төлөө хичээсэн бол 7 хоногийн 1 өдөр
миний өмнө ирж миний хүн, миний үндэстэн гэдгээ батал. Тэр үед би Тэнгэрийн цонхыг амьдрал дээр чинь нээгдэг уу? Та нар хар гэж. Ойлгомжтой. Энэ өдөр Бурхан бидэнтэй хамт байдаг. Тийм учраас бидний амнаас гарах тунхаглалыг Бурхан яадаг гэнэ? Сонсдог. Тийм учраас би дахиад асууя. Ивэл дүүрэн. Амен. Юрол дүүрэн. Амен. Эцэн сонсноо амен. Өнөөдөр бид Библиэл дээрээс нэгэн алдартай эмэгтэйн тухай үзэн Йошуа номыг үзэж байгаа бүгдээрээ. Энэ Рахаб хэмээх эмэгтэй Йошуа номын 2 дугаар бүлэг дээр гардаг. Йошуа номонд мэдээж Библийн бүх чухал боловч 8 хайлайт гэж байна. Хайлайт гэдэг чинь үлээ онцгой шигтгэж номонд байдаг хамгийн тийм одооний энэ өсвөрийнхэн ном уншдаг болохоор мэдрэхгүй байна. Тэр бид нар ингээд нөгөө яг цаасан ном ингээд уншихаар би Монте Кристо гомбонд уншиж яснаа санд 2 дугаар бүтцийг ингээд тогтлол тийм ингээд бушуухан дараагийн хуудсыг уншмаар санагдал шоноос оргол тийм одоо л ишүүг авахгүй ямар их зовлоодог янд тийм үү нөгөө баян өвгний алтыг болохгүй газрын зурган дээр зурулцсан ингээд уншиж номны хуудас яадаг вэ гэх одооний энэ хүүхдүүд бол зүгээр нэг 7 урдаар явждаг юм. Бидний гаранд энэ 7 хуруу бидний үед хамар ухаас өөр үүрэггүй байсан 7 хуруу одоо эдний үед юу болсон? Амфренд найзаж ялна, анин, авчи найз болно, гомдон, хараал үг хэлнэ, дормжлон, янз бүрийн юм дээр лайк дарна, зүрх дарна. Бүр хайр сэтгэлээ хүртэл 7 урддаг болчиход байгаа шүү дээ. Краш мараша. Яг үүн шиг хайлайт гэдэг бол тэр тогтлох 8 хэсгийн нэг нь юу вэ гэвэл Йошуа номон дээр энэ Рахабын тухай байна. Рахаб яагаад хүмүүсийн Рахабын тухайг сонирхож олон төрлийн номлолууд, олон төрлийн хүмүүсийн талаар их ярьдаг вэ гэвэл тэр янхан гэдэг байна. Бие үнэлэгч юм гэдэг. Муухай сонсогч юм уу? Сэлц гэж юм уу? Та нар тоох байна тийм. Баян сонсороо усгцсан. Муухай сонсогч байгаа үстэй. Та нар одоо ингэж итгэлийн амьдралаар амьдраад мэдээж ихэнх нь удацсан байгаа. Санаанд байж байгаа годомж янхан манхан өхөө орилохор сэлц гэдэг. Нэг муухай юмштэй дуулаа үзсэн юм шиг юу сонсч ямар амар хэлж байна ингэдэг үү? Одоо тэр нөгөө янз бүрийн лайвчд нэрийг хэлээд өгөх үү тийм. Боо гэж явж байгаа нэг энэ лайвч юм. Тэдний хамнаас гарч байгааг сонсоход ингэ чихний хингэрэг өвдөд нүд халтраад бид бушуухан гүйлэгдэг. Ядж дахин гарч ирэх юм яа. Лайв хийж өмнөний төлөө тэмцэж болно. Гэхдээ жоохон ёс зүйтэй байх хэрэгтэй шүү дээ. Тийм олон нийт харж байгаа. Энэ жижигхэн өсвөрийн хүртэл харж байгаа. Тэгэхээр тэр том бүрийн түшээ сэхэтэн байсан хүмүүс тийм байна. Аюу хэцүү. Харин энэ Рахаб яагаад бие үнэлэгч янхан эмэгтэй мөртлөө эзний нөөцөл дотор агуу итгэлийн баатар болж хувирав гэдгээс болоод энэ Йошуа номын хамгийн ихний хайлайт байна. Сонирм байгааз та нар удам муудаа угсаа муудаа үнийг юу гэдэг вэ монголчууд? Тэр аав нь бүтэхгүй тэр зүү хараад тийм нөхөр байсан гэсэн тэр аав нь толгойн тэр нөгөө архичин байсан гэсэн наад охинтой ч суулгахгүй шүү зөвшөөрөхгүй. Наад хүүхдээ ч суулгахгүй шүү зөвшөөрөхгүй гэж ярьдаг үстэй. Тэгвэл Ахабын өөр удам нь Ахабын Библиэлд илэрхийлсэн түүний мэрэгжил эзэмшдэг ажил нь юу байсан гэвэл бие үнэлэгч байсан учраас хүмүүс гайхдаг. Тэгээд яаж энэ эмэгтэй Библиэлд хамгийн алдартай 4 эмэгтэй нэг бөгөөд тэр дундаа бүр Есүсийн удам Христийн ургийн бичигт нэрийн бичигт болж байгаа гэхээр бүр гайхдаг. Та нар Есүсийг бодоод үзтээ. Тэр чинь Бурхан. Хүний ухаанаар бод. Бурхан энэ дэлхий дээр бүх хүн төрлөختнийг аврахаар Тэнгэрээс бууж ирэх гэж байна. Авдраа аваа. Би хэний удам төрөх? Бурхан хэлнэ. Давидын удам төрч. Давид чи юу лээ? За Давидын удамд чинь юу вэ? Давид чинь нөгөө Батшебатай завхаардаг нөхрийн Уриаг алдаг нөгөө алуурчин Давид мөн биз дээ? Мөн. Ши Давидын удам чи хэн байдаг вэ? Авраамаас эхэлдэг. Авраам ч нөгөө эхнэрээ миний эхнэр биш миний дүү гэдээ амиа хоохолоод хүнд өгчөд яваад өгдөг нөгөө худрахгүй залуу мөн биз дээ? Мөн. Яаков ч нөгөө төрсөн эцэг ахтайгаа хуураад тэг битэл рүү Падам арамын цүл рүү зүхтаад нөгөө ямаач байсан Баламтай Балак
хин блэ тэр нэг янз бүрийн анхаарал хуурдаг тэр яг юм уу мэт. Нөө зарилан ихлэгч мөн мэт. Мөн. Тэр энэ онд чинь авцалтаагүй хөлбөр байх юм. Та миний удмын бичгийг сонсдоо Батшебагаас Уриагийн эхнэр Батшебагаас Давидд хүү төрлөө гэнэ. Соломон төрлөө гэнэ. Энэ та сонсдоо Баттагийн одоо би та нараас нэр хэлчихвэл буруу яриа болох байх. Баттагийн эхнэр Туяагаас зоргоод хүү төрлөө гэж өгүүлбэр зүй авцалтай байна уу? Ийм замбраагүй гэрүүл гэж юу байсан гэж. Таны хүнийхээ нэрийг оруулахад санаа зовмоор өгүүлбэр биш үү? Тэгээ явж ирсэн чинь Рахаба аваач нөө Йошуа номдор гадаг явуулж байна шүү дээ. Тий. За бол би чинь бурхан шүү дээ. Би төгс санаа нэг шүү дээ. Би чи Есүс Христ Месиа шүү дээ. Би арай жоохон сүрлэг нэр төртөө сэхэтэн хааны удам төрмөр та намайг энэ байж болохгүй амар юмнуудын удам төрүүлэх гэдэг юм. Хин гэхээс гэж. Яа гэхээс. Бид нар тэгдэг шүү дээ. Тийм ээ. Бид нар тэгдэг. Энэ утгаараа Рахаб хэмээх нэмэгтэй алтарт. Харин та одоо юу бодож эхлэх ёстой вэ гэвэл яаж энэ амар еврей ёс заншлын гарал үүсэл донд хүний тоонд жордоггүй амьтантай гэрийн тижээнэл амьтантай зүйлдэг эмэгтэй нийгмийн гарал үүсэл нь янхан бие өвлөгч хийдэг ажил нь бие өвлөгч тэгээд эмэгтэй ийм сул дорой гарал үүсэлтэй ийм эмэгтэй яаж итгэлийн баатар гэж нэрлэгдэж болдог вэ? Эндээс бид нар Бурхны зан чанарыг олж харах ёстой. Бүгдээрээ хамтдаа Йошуа номын 2 дугаар бүлгээс эхлээд уншийе. Ингээд Нууны хүү Йошуа хоёр эрийг туршуулаад Шитимээс нууцаар илгээж явж тэр нутгийг ялангуяа Ерихог тандах туг илээ. Тэд явж Рахаб гихч янхан эмэгтэй гэрт очиж тэндээ хоноглов. За Йошуа хэдэн хүн явуулсан гинэ үү? Ерихо руу 2 туршуул явуулсан байна. Юу гэж хэлсэн гинэ үү? Тэр нутгийг болон Ерихог танд гэж явуулсан. Тэгвэл энэ хоёр туршуулыг зүгээр л нэг над шиг хүн явуулдаггүй гэж би хэлсэн шүү дээ, тийм үү? Зодон, бие хамгаалах урлаг, сэргэлэн цовоо байдал, сэтгэл зүйн доктортой байдал, тийм ээ? Ерөөсөө байлдчихгүй, алддаггүй та нарын мэрэгжлийн одоо нөгөө FBI ялангуяа Оросд их байдаг гэсэн нөгөө үнэн худлыг шалгадаг ямар ч аппаратаар яаж шалгасан ерөөсөө тэгж баригддаггүй тийм мэрэгжлийн хүмүүс байдаг юм. Тэднийг бүр яаж шалгаж байгаа та нар YouTube дээр дараа нь хараарай. Оросын ийм тусгай хүчнийг ингээд царайг нууцсан ингээд сууж байгаа. Тэгээ нөгөө цэргүүд нь ингээд өөрөөсөөс танаа их нэрийг туяа гэдэг үг юм. Үгүй манай их нэрийг цэцгээ гэдэг үннээ хэлэхээр зүгээр аппарат нь ингээд онцлоод байгаа. Нөгөө хүн дээр очиод ногоон өнгийн зураг харуулад энэ цэнхэр өнгө байгаа ч тийм байна. Ингээд харахаар дүү ямар суулгал байна. Тийм сэтгэл зүйн доктортой байдал бэлтгэгдсэн. Ийм тамнуул, ийм хоёр туршил гарсан байна. Энэ хоёр хаана очсон гэнэ? Хаанаас хөдөлсөн гэнэ? Хоёр хүн явсан бөгөөд Шитимээс хөдөлсөн. Шитим гэдэг газар бол уул та нар сонсоод юу лээ Шитим чинь гэж бодох ёстой. Яагаад бодох ёстой гэвэл Шитимээр энэ үеийнхэн хамгийн том алдаа хийсэн. Эхний 2 сая хүн цөлд 40 жил яваад өгсөн тийм ээ. Хоёр дахь шинэ үе гараад за одоо шинэ үе итгэл найдвар тайлээ гэсэн чинь яасан? Балаам хэмээх увайгүй хүний ятгалгаа, тэрний урдсаа, тэрний зөвлгөөгөө Пёрын Баалд очоод бүх израильчууд завхаарч, садралж, бузармуу үйлдэж, архитын согтуурж, Баалд мөргсөн тэр газар бол Пёрын Баалын өндөрлөг байдаг тэр уулыг бол Шитим гэж. Энэ хоёр дахь үе энд маш том алдаа гаргаж эзний жигшил зэвүүцлэг өгсөн. Тэгвэл яагаад Йошуа дахиад Шитимдээс нь эхлэхээр болов? Йошуа юмс зүйлсийг дахин өөрчилж шинээр эхлэхийн тулд Шитим хэмээх хамгийн том алдсан газраас нь буцааж авчирж байгаа тэндээс нь дахиад шинээр, дахиад зөвөр, дахиад ариунаар эхлэх замыг Израильчуудад өдөртөн цааж өгч байгаа Йошуагийн дүр төрх гарч байгаа. Тиймээс яагаад энэ ариун дайныг эхлэхдээ тэр бузар, тэр их алдаа хийсэн Шитимээс эхлэх болов гэдэг шиг хүн унсан бол, газарт унсан хүн газраа түшиж босдог шиг бид нар алдаа нэрээсээ дахин
дахин шинээр эхлэх боломжтой гэдгийг Йошуа биднэр зааж өгч. Газар тунсан хүн газараа төшиж явцдаг шиг бид нар хийсэн алдаанаас зүхтах биш. Хийсэн алдаанаас оргож босох биш. Бид нар тэндээсээ суралцсан дахин зөв, дахин ариунаар, дахин шинээр эхлэх ёстой гэдгийг Йошуа 2-р бүлгийн 1-дээр биднэрт зааж өгч. Хоёр том охиндоо байн цагтдаг тоглоомоорч тэр ингэнээс ч хүн олон юмнаас зүхтаж болно. Би өдөө болтол зөндөө юмнаас зүхтаж байсан. Бурхнаас, сүмээс, найз нөхдөс, аав ээжээс, ах дүүнраас, хамаатан саднаас, цагдаагаас, шоронгоос, гэмт хэрэгээс бүх зүйлээс хүн зүхтаж чадна. Ганцхан хинээс зүхтаж чаддгүй лээ. Өөрөөсөө яаж байгаа ингэнээс сэтгэж хэлдэг. Яг микрофоны утасны хажууд суучаал хажууд нь амен амен гэдэг нь санаа пастор гэдэг бүр YouTube-ээр дүүрэн алдаршаа ярьж штэ одоо тань. Өөрөөсөө өөртөө нүүр тулна гэдэг бол бидний хувьд хизээ зүхтаж чад. Хүн өөрийгөө хуурах гэж оролцсон ч хүн өөртөө нүүр тулж. Тийм учраас Шитим хэмээх энэ газрыг Йошуа энэ ариун дайныг эхлэх газраар сонгосон нь хоёр шалтгаантай. Эхнийх нь юу гэвэл тэр бузармог үйлдсэн тэр газар дээр очиж нүүр тулаад гимшилтэйгээр ариунаар зүгээр дахин эхэлж байгаа. Дахин эхэлж байгаа. Өнгөрсөн хийсэн гин нүглээ хүлээн зөвшөөрч улаасан гэсэн. Хоёр дахь шалтгаан Шитим гэдэг энэ газар бол яг одоо та нар төсөөлөд хардаа энэ загалмааны гол нь Йордан гол бол тэнд Шитим байгаа бол Ерихо энд байна. Ерихогийн хэрмэн дээрээс Шитим харагддаг, Шитимээс Ерихо харагддаг гэсэн. Ойлгомжтой бол ойрхон голын наан цаана гэсэн. Гэхдээ та нар бод. Ериход байгаа Ерихогийн иргэд ямар юмгүй байх вэ? Та нар боддог гинт цөлөөс Синий цөлийг гатлаад, Тадамараа Зээний цөлийг гатлаад гинт 2 сая хүн, 2-3 хүн биш, 20-30 хүн биш. 2 сая хүн. Тэд нар хаавар 40 жил тэнлээ. Цөлөөр 40 жил тэнжиг хүн Гүчигийн цүнх барих уу? Рибокийн бүү зүмсэх үү? Адидасын бэлтгэлийн цам зүмсэх үү? 40 жил цөлөөр явсан сэгсийсэн сахалтай үрчийсэн айн шиг 2 сая хүн халдаа болох нэрэгдээр буугаад майхан бараад утаамаа тавиад бужигнаа л. Та яах вэ? Тань голын иргэдээр нэг сүмэрэж юм найзуудаараа ингэ нэг хоногсон чинь аимшигын даашгүй өдөө шиг царайтай хүмүүс ингэ тэнд чи ингэ бөөнөр 20-30 жил очоо гэж майхан бараад инээлдээд байвал яах вэ? Айн үз. Ерихочд ийм байдалд орсон байхгүй. Тэд сургалсан. Энэ хаанаас гараад ирсэн халтрууд вэ? Энэ ямар нэг ч хүмүүс энэ халдаа ирчих 2 сая хүмүүс юу хийгээд энд ирчээ майхан цаахан бараад утаамаа тавиад дахил махил өргөд энэ хаанхын юу гэж хүмүүс вэ гэсэн чинь тэд нар ч бүр нэртэй шүү дээ. Хаваас гэтэл номон дээр Канаанчууд, Израильчууд нэр өгсөн. Ямар нэр өгчлөө? Цөлөөс гарч ирсэн. Нэр нь хүртэл юу болсон? Нөгөө цөлөөс гарч ирсэн. Тэгвэл Ерихогийн яах вэ? Онц байдал зарлаад харуул хамгаалт тавина. Эднэр Йорданыг гатлаад наашаа орж ирэхгүй. Эднэр ерөн зүгээр байхааргүй нөхдүүд байх шүү. Харваас эвгүй нөхдүүд байх шүү. Эднэр нөгөө Транс Йорданы цаана байгаа Og, Сихон хэмээх манай хоёр хааныг юу ч устгаж хаяад оронд нь Рубений овга, Манасагийн тал овгоо, Юда овгоо үлдээч хүрээд ирсэн хүмүүс. Нөө Сихон Og хоёр хаан ч байхгүй сураггүй. Наадвал чинь Египтээс гарахдаа улаан тэнгисийг хуурай газраар алхаад гараад ирсэн хүмүүс. Тийм болохоор Канаанчууд наадвал чинь цөлөөс гарч ирсэн гэдэг. Гарал үүслийн бичиггүй бараа гэсэн. Улаан тэнгисийг хуваагаад гараад ирсэн чинь хүний ойд багтахгүй. Тэгэхээр тэрийг юу гэж эцээж шинжлэх ухаан, хүний ухаанаар онцлохгүй цөлөөс ургаад гараад ирсэн байна л гэж байна. Өөр орж ирэх зам баг. Тэгээ 2 сая. Та нар 40 жил биш намайг нэг 4 сар уул алтаад байж байгаа хүрээд ирэл ямар царайтай ирэх нь харах төсөөлтөө. Би нэг 4 хоног уул алтаад модон дунд, хадан дунд ганцаараа амьдарчаад ирсэн чинь манай эхнэр Нянга хаалга онгойлгонгуудаа надад хэлсэн хамгийн анхны үг мартагддаггүй. Иш миний уулын савдаг хаагур явж байгаа гэж.
хуулмас, шивэр, үүс, толгой, сахал тэр аим шиг тэр чинь загас эдсээр байгаа нөө загасны үнэр та нар шингэсэн 40 жил сүлд байсан 2 сая хүн Ерихогийн харалтаа юу орж ирэхэд бэлэн хийсэн юм гэсэн. ойлгож байна. За бүгдээрээ цааш оршъя. Харахтун Израилийн хүмүүдээс энэ нутгийг тандахаар өнөө орой ирчүүд ирсэн байна гэж Ерихогийн хаан дуулдав. Ерихогийн хаан Рахаб танад ирж гэрт чинь орсон хүмүүсийг гаргаад ир. Учир нь тэд энэ нутгийг бүхэлдэн тандахаар ирсэн байна гэсэн хэл явав. За Рахаб асуудалд орлоо. Нөгөө хоёр тагнуулч яваад Рахаб хэмээх бие үнэлэгч эмэгтэйгэнд ороод хонцсон чинь Ерихогийн хааны чихэнд юу хүрсэн бэ? Хоёр тагнуул нөгөө нэг цөлөөс гарч ирсэн эвгүй нөхдүүдээс чи хоёр нөхөр Йордны гаталж орж ирээд тэгээд манай хот руу Ериход орж ирээд тагнуулын мэдээллээр тэд нар бие үнэлэгч Рахабын ороод орцсон байна. Яалтаа баривчлаа. Шууд хааны чихэнд ирсэн. Яагаад хааны чихэнд энэ мэдээлэл шууд ирэх болсон гэхлээр би түрүү хэлсэн. Ийм өөрхөн харагдж байгаа юм чинь харуул хамгаалалт хаан тавина шүү дээ. Нөгөө харуул хамгаалч харж ирсэн учраас хоёр навсаас нөхөр тийм ээ шуудаар угалцсан юм шиг хоёр нөхөр л явж байгаа шүү дээ. Тэр чинь 40 жил зүйл өөрийн нүмерх юмтай байгаа нэг юм шиг. Тэгээ нөгөө хоёр ороод Рахабын руу орсон. Тэрийг сонссон хаан Рахабын руу шууд илчилгээсэн. Наад хоёроо гаргаад ингэж илтгэлгээсэн чинь Рахабын маш сонирхолтой байдалд орж. Юу вэ гэхээр 3-5-ыг би тавд уншиж байгаа. Ерихогийн хаан Рахаб танад ирж гэрт чинь орсон хүмүүсийг гаргаад ир. Учир нь тэд энэ нутгийг бүхэлдэн тандахаар ирсэн байна гэсэн хэл явуулав. Харин өнөөх эмэгтэй хоёр ирийг нууж дардлаад хэлэхдээ тийм ээ над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй. Үдшийн бүрхийгээр хаалга хаах цагт тэд гарч явсан. Тэр хүмүүс хаашаа явсныг би мэдээгүй. Тэдний бушуу мушгын хөөцгөө. Тэгвэл та нар гүйцэн. Харин тэр өөрөө тэднийг дээвэр дээр гарган тэнд дэвсэн майлгын ишин дунд нуусан байжээ. Ийхүү нөгөө хүмүүс Йордны гарам хүртэл замаар туршуулуудыг хойноос нь мушгсан ба мушгөгчдийг явмагч хаалга хаагджээ. За одоо энэ их сонирхолтой. Рахаб хэмээхийн эмэгтэй уул нөгөө хоёр байсан гэж тийм. Бага Израилийн хоёр шиг туршуул. Тэгээд хаанаас нь илч ирээд наад хоёрыг гаргаад ирсэн чинь Рахаб юу гэж хэлж байна? Байхгүй ирэх нь хэлсэн. Яг нь Рахаб бултах газаргүй байхгүй. Тэр хот чинь жижиг хот. Чих нүд тавиастай бүгд харж байгаа. Бултах газаргүй учраас хэлсэн үнэн гэхдээ явцсан. Эстэд хүмүүс харсан байх гэхдээ явсныг хараагүй юм шиг байна. Явцсан. Одоо өтөр түргэн араас нь гарууд амжина. Бүрийгээр ирсэн. Хаашаа явсан би мэдэхгүй. Гэхдээ ирэх нь бол ирсэн. Хүлийн зөвшөөрж. Одоо та Рахабд юу хийж? Тэр урвж. Тэр хаанаас урвж. Ерихо хотын иргэдээс урвж. Тэр ард түмэн Канаанаас урвж. Яагаад? Урвах ялтаа гэж та нар боддоо. Урвалт гэдэг чинь үхэх ялтаа хэрэг шүү. Эх орноос урвна гэдэг чинь үхэх ялтаа. Энэ аимшигтай хэргийг үлдчихэж. Яагаад юм мэдэхгүй. Нөгөө хоёр залуу таалагдсан болов. Крашлцсан байсан болов. Яагаад гэдгийг Библи биднийг ойлгосоо гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл Рахабын тэр хоёрыг нууж байгаа энэ нөхцөл байдал нь юугаа золион гаргаж байна? Амиа өөр юугаа золион гаргаж байна? Амьдралаа өөр юугаа үр удмаа. Та нар би нэг улс төрчиж ярих дурггүй. Гэхдээ би сэтгэлдээ энэ битүүхүү өрөвдөж харамсдаг хүн байдаг. Найз байсан болохоор Төвшин баяр гэж бити бодоорой. Нөгөө яруу найрагч эмэгтэй нэрийг мартчихлаа. Холон. Та нар тэр холонгой зохиол, найруулал, шүлгийг уншдаг. Би хэдий байнга Библи уншдаг ч гэсэндээ сонирхож уншдаг. Чоnomгой шүлэг, алдартай хүмүүсийн шүлгүүд, найрууллуудаас. Холонгой тэр бичсэн дэгцүүд тэнд өрнөж байгаа автор тэр хэлж байгаа үгсийг та нар уншаад ойлгоод харах юм бол яаж энэ хүн эх орноосоо урвах хүн биш гэдгээд тэр өөр атмосферээс нь мэдэгдэнэ. Яагаад урвцсан бол гэж гайхмаар.
Би зүгээр хувь хүний хувьд хардах хэрэгтэй учраас энэ зүгээр улс төрийн ямар нэгэн явуулгаар л энэ эмэгтэйг шунан зовоож байгаа. Одоо ямар хэцүү байгаа вэ? Ерөнхийлөгчийн зөвлөх байсан. Насан турш Давид ард түмний хайр хүндлийг хүлээсэн энэ эмэгтэй гинт тэр харанхуй мухард шоронд өдөр бүр ял хийгээд хад нүдээ газар ухаад хоол жоглон нойр цэвэрлээд бааш шээсөө байж байгааг та нар боддоо. Уралт гэдэг бол ийм. Рахаб ийм хувь тавиланг одоо сонгож байна. Яагаад гэж бодогдохгүй? Яагаад? Ямар шалтгаанаас? Бэхлэгдсэн хоттой байсан. Сайн ч мууч бие үлдээд амьдарч л байсан. Идэх хоолтой өмс хувцастай байж л байсан. Хаан нь хүртэл илч зарлага илгээс хаантайгаач коннекшн байсан байна. Гэвч энэ эмэгтэй яагаад хувь тавилангаа ахуй амьдралаа ирээдүгээ ийм үхлийн нэрмэгт хүрэхээр хэмжээнд энэ Израильчуудад Бурхны хүмүүст туслахыг хүсэх болов. Үүнд ямар шалтгаан байсан болоод Рахаб ийм аимшигтай, эр зөрөгтэй үйлдэл хийв. Энэ сул дорой эмэгтэй шүү. Энийг бид нар бодож үзэх юм бол Рахабын түүхээс олон зүйлийг олж харж чадна гэсэн. Мөн Рахаб маш мэрэгүү ухаантайгаа харж байна. Тэднийг дээвэр дээр гаргаад нуусан гэж байна. Тимод тэр хоёр байхгүй бүрийгээр явцсан одоо та нар яв гэд. Гэхдээ Рахаб ийм үг хэлж байгаа. Тэр хоёр үдшин бүрийгээр явцсан байна. Хаашаа явсныг мэдэхгүй. Одоо бушуу хөөцгөө. Тэгвэл та нар гүйцэн гэж хэлж байгаа. Ингээд тэд нар нөгөө хоёрын араас Йордны гарам хүртэл мөшгсөн туршуулуудын араас мөшгсөн чинь хотын хаалга явмагц хаагдлаа гэж бичсэн байна. Энийг бид нар еврей ёс заншлаар нь үзвэл ойлгоно. Энэ ямар учиртай гэдэг. Рахаб маш сэргэлийн эмэгтэй байсан нь энэ дээрээс харагдана. Тэр яасан бэ гэвэл тэднийг үдшин бүрийгээр явсан гэхээр орой болж байна тийм үү? Одоо араас нь мөшг гэж байгаа. Тэд нар Йордны гарам хүртэл мөшгөх ёстой. Яагаад гэвэл нөгөө хоёр чинь оргож гарсан бол шитэнд байгаа нөгөө Израильчууд руугаа зугатаан үзтээ, гүүн үзтээ. Тэгэхээр чинь хоёр эфоттой юм шиг навсгар уцтай хоёрын замаар гүүхэр чинь дорой баригдана үзтээ. Тэгээд тэднийг Йордан хүртлөөс чинь байхгүй байхаар худлаа байна да. Иргэд очиод хаандаа Рахаб ингэж хэлэхээр явган гүжиг хоёрын араас бид нар морьтой Йордан хүртэл хөөхөд нэг ч хүн үзэгдсэнгүй. Тэгэхээр тэд нар байхгүй байна гэвэл хаа юу бодох вэ? Рахабын гэрт байна. Нэгжлэг хийгнэ үстэй. Тэгээд дууд нэгж прокурорын зөвшөөрлөө авч ярина үстэй. Энэ нөхцөл байдал Рахаб юу сэтгэсэн бэ гэвэл одоо тэдний араас яв гэж хэлээд хотын хаалга хааглаа. Тухайн үед одоо ийм хэмжээтэй Ерихо хот байдаг бол Канаанчуудын тухайн үеийн Израильчуудын та нар бүгжний эзэм кинон дээрээс харсан байна. Бүх хот ганцхан том хамаа хаалгатай. Бусд нь бүгд тойроод харуул хамгаалалт бэхлэлттэй өндөр чулуун хэрэв. Зөвхөн тэр дааман хаалгаар хүмүүс ордог бөгөөд гардаг. Гэхдээ маш хатуу цагтай. Тэр хааны зөвшөөрлөөр биш бүр хэдэн зуун жил өвөг дээдсээс нь баталсан үндсэн хуультай. Энэ хууль нь юу юм гэхээр би зүгээр цаг нь бол таамаглаж байгаа хот болгон өөр. Өглөө 8 цагт хаалга онгойлго жишээ. Орой 21 цагт хаалгыг хаа. Ингэсэн бол тэр үеийн хаан ч энэ цагийг өөрчлөх хэрэггүй. Тэр хааны аавын аав өвөөгийн тэгээд баталсан тэр хот хэдэн зуун жилийн түүхэндээ тэгээд явцсан. Өөрчлөлт боломж байхгүй. Тэг хамгийн амар нь юу гэж тэр жижигхэн хотод бүгдээр амьдрын. Тэнд чинь нус баас шээс их бохор байсан. Европ хүртэл гидсэн сахуу өвчин салдгүй байсан гэдэг мэдэн тийм үү. Хотын хаалга өглөө 8 цагт нэгдэнгүүд илжгээ хонь яваад хонь ямаага манс сүргтэн манс сүргээ гаргаад бэлчээрлүүлэхгүй бол тэр хот чинь өвс байхгүй. Бэлчээрлүүлээд хариулна. Ногоо тарьдаг хүмүүс нь хотын гадна байгаа талбай дээр очиод төмсөө, манжингаа, луунгаа, байцаагаа тарина. Ингээд орой тэд нар цагаа харж байгаа 9 цагт 21 цагт хот хаагдахаас өмнө буцаад ажиллаад дуусгаад хоттой орно. Харин орж амжихгүй л яг нь Бэлдад медат хоёр шиг майхандаа хитж байгаа хоцорчуд маргааш өглөө 8 цагт хаалга онгод гадаа хотын гадаа. Ийм хатууд өрөвтэй бүх хотын маш чухал. Энэ чинь нэгсэн доо манайхаар хэл байхгүй. Орсын хэлээр дуртай үедээ орж гараад идэх үстэй. Тийм үстэй. Одоо та бараг 100 орж гарсан баг. Тэглээгээд 101-т очих чинь пассворд чинь шалгаж л байгаа шүү дээ. Машины чинь нэгж л байгаа шүү дээ. Энэ чинь хэл байхгүй да. Тэнгүүд хараа үдшин бүрийгээр одоо та ойлгоно ямар ухаалаг эмэгтэй байсан. Одоо та нар араас нь бүрдэх юм бол
гүцэн түрүүн гарсан. Гингүүд нөгөө хүмүүс яасан бэ? Хоёр тагнуулын араас хааны туршуулууд бичгний гараа явсан чинь хотын ханх хаагчлаа гэнэ. Хэзээ болтол өглөө болтол. Тэгэхээр яаж вэ? Өөртөө ч цаг хожоод нөгөө хоёрт ч цугтах цаг хожиж өгч байгаа. Нөгөө дүүл чинь мөрдөд явдны гаран дээр очиж байхгүй хаан хэлийгээд ирсэн чинь хотын ханх хаагдчихсан. За өглөө болтол энэ дээр майхан барай унтыг дайдуулъягээд унтна гэсэн. Хэрвээ тэр дороо мэдэгдвэл тэр дороо нэгжлэг хийгээд Рахаб журагчаараа дуудуулж өгөх ялтай нөгөө хоёр туршуулж баригдах байсан. Рахаб үүнийг маш сэнхийг нь ашиглаад нөгөө хоёрт нэмж цаг хожиж өгч. Гэхдээ Рахаб баригдах цаг хугацааны л асуудал. Дороо баригдана. Яагаад гэвэл маргааш нь нөгөөдөр нь тэд нар мэдэхгүй гэж юу? Хааны мэрэгэн тэр цэргүүд мэдэхгүй гэж юу? Энэ муу эмэгтэйд асуудал байсан байна гэж тэд нар мэднэ. Ядчил маргааш өглөө нь орж ирээд бид нар өчигдөр орой бүр Йордны гарын хүртэл хайсан тэр хоёр байгаагүй. Тэгвэл хаа юу гэж бодох вэ? Тэгвэл Рахаб руу орсон юм чинь гарын хүртэл байхгүй байгаа юм чинь Рахаб мэд л байж тээ нэг ч гин. Тэр хооронд Рахаб нөгөө хоёрыг явуулсан байна гэсэн үг. Тэгэхээр энгийн эмэгтэй биш бол сэргэлийн эмэгтэй байсан гэсэн үг. Сонирхолтой байх тань. Хамгийн гол шалтгаан нь бид нар дахиад бодох хэрэгтэй. Яагаад энэ эмэгтэй амиа 50 байж ийм үйлдэл хийх бол? Хэрвээ Рахаб баригдах юм бол та нар тухайн үеийн хуулийг одооны ч хуулийг мэдэн шүү дээ. Урагчин хүүхэдгээд яадаг вүлээ? Тэр хүүхдийг ч сургууль цэцэрлэгтээ өөдөлдгөө. Дараа нь тэр хүүхэд бүр 40 гараад миний насан дээр ирсэн ч миний аав урагч байсан бол урагчийн хүүхэдгээд үргэлжлүүлээд өөдөлдөггүй. Тэгвэл ирээдүйн Рахабын гэр бүл удам хугацаанд хүртэл аюултай ийм их амь тавьсан, өрссөн, итгэл зориг зүрх гаргана гэхээр Рахаб маш том шалтгаан байх ёстой. Маш том. Тийм үү? Тэр шалтгааныг бид нэрийг ойлгосоо гэж Йошуа номын энэ хайлайт хүсэж. За 8-9-ийг уншъя. Ингээд нөгөө хоёрыг хажуулахаас өмнө Рахаб тэднэрүү дээвэр дээр авиран гарч тэдэнд эзэн энэ газрыг та нарт өгснийг та нараас айх айдсгүйс биднийг нүмснийг мөн энэ нутгийн бүх оршин суугчдын зориг та нарын өмнө мохсныг би мэднэ. За юу гэж хэлж байна? Нөгөө хоёрт хэлэхдээ эзэн гэхээр томор бичсэн байд. Томор. Хэрвээ зүгээр эзэн гэдэг хүнийг эзэн гэж дууддаг бол жижигээр бичдэг шүү дээ, тийм үү? Одоо монгол хэлнэ. Харин еврей номон дээр Бурхан гэдэг үгээр жижигээр бичдэг бөгөөд зөвхөн Йохова Бурханыг бидний эзнийг Йохова гэж бичдэг байна еврей хэлээр. Тэр Йоховаг монгол хэлээр үзэглэн буулгахдаа том дүр үсгээр эзэн гэж буулгасан байна. Яг гэвэл энэ хүн биш, энгийн хим биш, үтээч биш. Зүгээр Бурханы дундх Бурхан биш. Энэ бол эзэн бөгөөд тэнгэр газрыг бүтээгч Йохова гэдэг нэр шиг байна. Ойлгож байна. Энэ нэрийг Рахаб яаж мэдчихв? Ичи Канаанд байгаа. Канаан эмэгтэй, харь үндэстэн, бие өмлөгч, тэр тусмаа эмэгтэй, тэгээ бүр Ериход амьдардаг эмэгтэй. Яаж Йохова Бурханыг мэдчих? Дээр нэмээд ийм асуулт гарч байна. Та нараас айх айдсгүйс биднийг нүмснийг мөн энэ нутгийн бүх оршин суугчдын зориг та нарын өмнө мохсныг би мэднэ. Вау! Хэн хэлж байна? Хинч биш нэгэн эмэгтэй бие өмлөгч энэ үгийг хэлж байна. Би мэднэ гэж. Йохова та нарт энэ газрыг өгчнийг манай газар нутаг тэр чигээр айдас үүсд авцсныг би мэднэ. Эндээс бид нар маш олон зүйлийг харьцуулалтуудыг ойлгож харах шаардлагатай гэсэн. Энэ үг бол энэ хоёр туршуулын хувьд хамгийн онц чухал хэрэгтэй мэдээлэл. Энэ мэдээллийг л олж авах гэж энэ хоёр амь тавин туршуул хийж Ериход ирсэн. Энэ мэдээллийг мэдээд ирээсэй гэж хүсээд Израильчууд болон Йошуа энэ хоёр туршуулыг Ериход илгээсэн. Тэгвэл энэ чухал мэдээллийг хэн хангасан байна? Рахаб гэж байна. Юу гэвэл та нар ялна. Хэдийн энэ хот айдас давтсан. Тэгэхдээ яагаад та нар ялна гэвэл эзэн Йохова ч та нарт өгсөн. Энийг би мэдчихэе. Тэгээ цаашаа юу гэж хэлж байгааг та харах юм бол 10:11 дээр учир нь Египтээс та нарыг гаргахад улаан тэнгисийн усыг эзэн та нарын өмнө хэрхэн ширгээснийг Йордны зүүн талд та нарын бүр мөсөн устгасан Аморчуудын хаан болох Сихон Ог нарыг та бүхэн яасныг бид
яасан юм? Сонссон. Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх үхэж хэн хүнгүү зориг бохов. Учир нь та нарын бурхан эзэн бол. Дээр тэнгэр дэх доор газар дээрх бүх бурхтын эзэн мөн билээ гэж. Бүх бурхан мөн билээ гэж хэлж байна. За, яасан юм? Египтээс та нарыг гаргахад улаан тэнгисийн усыг эзэн томор бичсэн байна. Яахова та нарын бурхан чи яаж хэрэглэснийг бид сонс. Яасан бэ? Тэд нар Египтээр 10 шийтгэл буулгаад ирээд улаан тэнгисийн хуурай газар батлан дорны халуун сахиар үлээгээд тэд нар хуурай газраар алхаад улаан тэнгисийг гатсан тэр түүхийг хэн харсан? Ирмэл хүмүүс харсан. Хэн харсан? Египтчүүд харсан. Хэн харсан? Египтийн цэргүүд харсан. Зөндөө хүмүүс хоёр нүдээр харсан. Ихэнх нь улаан тэнгис жигж өгсөн ч үхээгүй уулгүй харсан. Тэд нэр Facebook дээр тавьсан, Twitter дээр тавьсан, Instagram, TikTok дээр тавьсан хэвцгээсэн байна. Тэр сэвэс нь явсаар байгаа сошиал медиа энэ тэрүүгээр мэдээлэл явсаар хаана хүртэл төгсөн байна. Канаан, Ериход хүртэл төгсөн. Тэгээд тэд нар яасан? Нөгөө Израильчууд, нөгөө нөхдүүд чинь Египтийн хаан фараоныг гिचэн болгоод хүү нүгээд. Тэдний бурхан Египтийг гэрэлгүй хоёр хувааж байгаа. Фараоны хүү бурхан гэдэг фараон нутагт төрсөн хүү бурханаа хамгаалж чадаагүй. Тэр агуу бурхан нь нүр яасан гэж яасан? Өөрийн ард түмнийг гаргахдаа улаан тэнгисийг хоёр хуваагаад хуурай газраар Израильчуудыг одоо Синий зүг рүү давуулаад ирсэн. Одоо цаатуулж тэр амар зүйлд хайж байгаа юм гэдэг. Амар цогч нэз байхгүй. Тэдрийг үүлэн баг нь галан баг дагуулж өгдөг юм. Тийм бурхан. Яагаад өрсөж өгөхгүй юм бэ? Тэд шийдэх юм юу ч болохгүй. Өглөө болгон бурхан нь тэнгэрээс хоологддог юм. Наадвал чи амар гараад юм шүү. Одоо хаана? Одоо Падамараа үндэслэдэг. Нөө Сихон хаан Ог яасан бэ? Будаа хэдийн тэдрийг чинь байхгүй болгоцсон. Тэгээ одоо хаана? Энэ юм шүү хараач. Багас гиссэн байхан барьсан байгаа л голын цаа. Хойгүй ийм их юм болж байгаа. Тийм үстэй наа. Бодтой л бид нар ингэдэг үстэй. Энэ айдас хүйсийг энэс чиглүү айдас хүйсийг Ерих хамсаж байсан. Яг тэгвэл нөгөөдөл нүдэн дээр нэрсэн. Энийг хэн хэлж өгч юм гэвэл Рахаб хэлж байгаа. Йордны зүүн талд Египтээс та нарыг улаан тэнгисийн эзэн хэрхэн ширгээснийг Йордны зүүн талд та нарыг бүр мөсөн устгасан Аморчуудын хаан болж Сихон Ог нарыг та нар яасныг цаашлаад бид үүнийг сонсоод та нараас болоод зүрх үхэж хэн хүнгүү зориг мохсон. Учир нь та нарын бурхан эзэн бол дээр тэнгэр дэх доор газар дээрх бурхан мөн билээ. Дараагийнх нь энэ айдсын дунд бурханыг Рахаб юу гэж нэрлэж байна? Сайн хардаа. Учир нь та нарын бурхан эзэн бол тэгээд нэрлэж байгаа өөрөөр. Дээр тэнгэр дэх доор газар дээрх бурхан мөн билээ. Та бурханыг таньж мэдвэл өөрийнхөө хэн гэдгийг мэддэг. Та бурханыг хэн гэж нэрлэн та яг тэр identity буюу хэрэгэмж хэрэгтэй болно. Бурханыг шүүгч гэж байна. Тэгвэл гангаах юу? Таны бурхан шүүгч юм бол та хэн бол та? Шүүгдэгч болж та. Яллагч гэж байна. Ганц дурлагч. Таны бурхан яллагч юм бол та хэн бол та? Яллагдагч болж та. Тэгвэл таны бурхан уучлагч юм бол цацаатлагч. Чи хэн бол та? Уучлалыг хүртэгч. Таны бурхан хайрлагч юм бол давгагч хэн бол та? Хайрлуулагч. Бурханыг хэн гэж таньж мэдэн тэр хүний итгэл identity тийм байдаг баг. Тэгвэл энэ дээр тэнгэр дээр доор газар дээрх бурхан мөн билээ гэдэг энэ үгийг дараа нь Йошуа номноос хойш номууд дээр олон биш цөөхөн хэдэн удаа хин нэгэн бурханыг ингэж нэрлэдэг. Харин яг одоо Йошуа ном хүртэл цорын ганцхан бурханыг энэ нэрээр 3-4 удаа дуудсан. Ганцхан хүн өөр хинч бурханыг энэ нэрээр дуудаж байгаагүй. Тийм учраас бичигч маань энэ нэрээр Рахаб бурханыг дуудаж байгааг харуулахдаа энэ нэрээр хэн бурханыг дууддаг байсныг Рахабтай адилхан санаасаа гэсэн үднээс албаар цохож энэ үгийг тодтгон бичиж байгаа. Юу гэж юм? Рахаб бурханыг дээр тэнгэр дэх доор газар дээрх бурхан мөн билээ гэсэн нь хэнийг хэлдэг үг гэж
Хин анх удаа 2-3 удаа Бурхныг ингэж нэрлж, ингэж дуудсан гэж Мосе агуу өдөрдөгч. Мосегөөс өөр хэн ч ингэж Бурхныг нэрлээгүй. Тэгвэл та тэр агуу өдөрдөгч Мосегийн ижлэр Бурхныг нэршин дуудаж байгаа Рахабын итгэлийг бичгч маань тэр агуу өдөрдөгч Мосегийн итгэлтэй харьцуулан нэгтгэж байна. Энэ гайхамшигтай мэдээг Рахаб хэлж байгаа. Та нар сайн байна. Энэ гайхамшигтай мэдээ Израильчуудад юу болсныг харьцуулав. Би хөгжим тавьдаг дохио өгсөн та нар дуусгаж байгааг баярлж байгаа хэрэг. Одоо дууслаа. Израильчууд 12 туршил явуулсан тийм үү? 12 туршил Канаан газрыг тандаж ирээд тэд нар Канаан руу яг одоо Ерихогийн харалдаа байгаа шиг яг ингээд харалдаа ирчихсэн. Падам Арам Синийн цөлөөс 2 хоног алхаад ирчихсэн. Яг Канаан руу орох гэж байхдаа Израильчууд 12 туршил явуулахад 10 нэрэд юу гэж Израильчуудад хэлсэн? Ямар мэдээ дуулгасан? Рахаб шиг мэдээ дуулгасан уу? Муу мэдээ дуулгасан. Бид нар чадахгүй, бид нар царцаа, бид нар үхэн, бид нарыг няцлан чадахгүй гэдэг. Энийг сонссон Израилийн ард түмэн зүрхэн мохоод, говгнон, гоншгонолдож үхсэж болоосоо гэж хэлснийхээ хариуд тэр үед тэр чигтээ зүрд үхэхээр болт. Итгэлгүй байдлыг тавьсан. Хоёр дахь удаа энэ хоёр шинэ үед Рахабтай уулзаад Йошуа дээр очиж юу гэж хэлдэг гэж яг Рахабын энэ хоёрт хэлснийг хэлдэг. Тэдний зориг мохчээ Йошуа. Эзэн хэдийн тэр газрыг бидэнд өгчжээ гэж хэлдэг. Энэ хоёр туршуулыг Израильд ийм зөв синхронлыг итгэлийн алхмыг хийхэд хүргэсэн ятгсан эмэгтэй номлогч хэн бэ? Ойлгож. Тэр мундаг 12 тэр 10 дагалдагч тэр мундаг туршуул Израилийг итгэлээр өхүүлж исэн бол Бурхны ард түмэнд өөрсдөө өхүүлж исэн бол харин Рахаб яаж энэ хоёр туршуулыг урамшуулж өгч байгаа. Та нар чаднаа. Та хоёр битээ. Тийм болохоор би амь тань та хоёр тусалж байгаа юм. Та хоёр очоод Израильчуудад хэл та нар чаднаа. Хэдийн энэ газрын чинь эзэн Бурхан чинь та нарт өгсөн. Энийг би мэднэ. Би итгэлтэй бүү шантар бүү мох орж ирээд Бурхныхаа өгсөн газрыг эзлэх. Энэ гайхамшигт ятгалыг хэн ч хийж чадаагүй ятгалыг хэн хийж байна? Рахаб. Ингээд Рахабын энэ урам зориг, энэ ятгалыг сонссон хоёр туршуул очоод хэн хэлдэггүй. Йошуа яг энэ үгийг хэлдэг. Йошуа урам зориг ороод Бурхны өмнө очоод Израильчуудыг босгоод Йордны гатлан Ерихог эзлэх гэдэг шийдвэр гаргадаг. Түүний энэ хоёр туршуулын энэ сайн мэдээг сонссон Израильчууд ч өмнөх үешгөө болшгоноогүй амен гэж бүгд босдог. Ингэснээр амлалтын газар хөл тавьдаг. Анхны дайныг хэн ятгаж, хэн итгэлээр босгож, урамшуулж, синхронсон гэвэл Мосеч биш, Йошуач биш, хэн нэгэн мундаг хашгирч, янз бүрийн биеийг тайлбарлаж ярьдаг, Нямкан мэтийн хуулцнууд бус. Тэр сул дорой эмэгтэй. Биеийн үнэлэгч хийж нэрдэг. Хэн ч биш тэр эмэгтэй. Бурхны ард түмнийг дайн босгож чадж. Энэ бол итгэл. Энэ бол эзний зан чанар. Энэ бол Рахаб өрөөгдөх шалтгаан. Мэдээж тун харагдах олон шалтгаан байсан ч бүх хараалаас нь чөлөөлөгдөх шалтгаан энэ байсан. Энэ байсан. Хоёр дахь харьцуулал. Израилийн ард түмний зүрхийг мохоож тэднэрт муу мэдээ хүргэсэн 10 туршуул болон тэгэхэд гонгож гоншголсон, цөл дүгсэн тэр ард түмэн юу үзсэн? Улаан тэнгис хуваагдахыг сонссноо нүдээр үзсэн үү? Нүдээр үзсэн. Египт дээр 10 ширхэг буухыг сонссноо нүдээр үзсэн үү? Нүдээр үзсэн. Тэд нар өглөөр мандаа идсэн үү? Амаараа амталж идсэн. Тэд нар галан багны үүлэн багны тухай сонссноо нүдээр үзээд байгаад алхсан уу? Энэ олон Бурхны гайхамшигыг нүдээр үзсэн атлаа итгэлээ тээж чадаагүй тэр ард түмнийг Бурхны ард түмнийг харьцуулж харуулж байна. Нөгөөх нь энэ бүхнийг нүдээр үзээгүй сонссон атлаа Израильчуудыг итгэл дурайж чадах тэр Рахабын ард түмний эсрэгцлийг харуулж байна. Рахаб яагаад гайхамшигтай эмэгтэй гэж
түүний итгэл гайхалтай гэсэн учраас. Ром номны 15 дугаар бүлгийн 10 дугаар бүлгийн 17 дээр итгэл нь үзэж харахаас амталж идэж уухаас сонсохоос. Есүс эзэн Томас хэлдэг. Чи миний сориуд хүрээд үз. Гэхдээ чам шиг надад хүрч биш. Намайг сонсоод итгэхсэд ерөөлтэй. Энэ сонсох гэдэг үг нь ямар утгатай та мэдэх үү? Энэ сонсох гэдэг үг нь бидний зөвхөн чихээр арай 100% сонсох тухай яриаггүй. Бид нар Бурхны дуу хоолойг сонсох хичээл үзчихсэн шүү дээ. Илия, Самуэль хоёрын тухай. Энэ сонсох гэдэг нь ямар утга агуулдаг вэ гэвэл гүн итгэх, ирж хайх, дагаж мөрдөх, ухаж, ойлгох, өсөж төлөвшөх гэдэг утга сонсох гэдэг. Зүгээр л сонссон атлаа зүгээр л яваад идэх хүн байдаг. Зүгээр л сонсоод яваад идэх хүн бол яг ханиад хүрчээд ханиадны имээ хармаалаад алхаж байгаа хүнтэй ижил өөрчлөлт байдаг. Харин энэ дээр гарч байгаа итгэл нь сонсохоос ирдэг гэж хэлж байгаа энэ сонсох гэдэг үг нь Рахабыг сонссон гэдэг үг нь сонсоод хэрэгжүүлдэг, сонсоод илүү их шамдан хичээдэг, Библийг ойлгохыг хүсдэг, Библийн үгэнд шамдаг, ухаарахыг хичээдэг хүнийг хэлж байгаа. Ийм хүн өөрчлөгдөж бөгөөд ийм хүний итгэл төлөвшөв. Харин өнөөдөр олон итгэгч нар агуу үйлс, миракл, тэр гоё гайхалтай улаан тэнгис хуваахыг өвчтөө хүн эдгэрхийг янз бүрийн амар гайхамшиг харагдаад байдаг. Тэгвэл итгэл нь өснө гэж боддог. Үгүй. Тэгсэн бол, тийм байсан бол яагаад тэр нүдээр үзсэн Израильчууд Канаан руу ороогүй гэж. Бид нэр тийм шоу, мундаг гайхалтай зүйл үзэж харсан да биш. Бид нар Бурхны үгийг энэ нандин биеийг ухаж, ойлгож, ухаарч, мэдхийг хүсэж, шамдан суралцаж, ирж хайж, тогшиж, залбирч, гуйж энийг ингэж сонсч итгэлээр өсдөг. Ийм итгэлийг илэрхийлсэн, ийм итгэлийг эзэмшсэн Рахаб амиа тавих хэмжээнд агуу итгэлийг Израильд харуулж байгаа. Бид нэр өшөө ярьж болох олон зүйл байгаа ч ингээд хамтдаа хэдүүлээ өндөрлөө дууссан. Рахаб дараа нь Израильчууд дайрдаг тийм. Израильчууд дайрах үед Рахабыг болон түүний эцгийн гэрийнхэн бүгдээр амьд үлддэг. Рахаб болон түүний эцгийн гэрийнхэн бүгдээр амьд үлдээд Рахаб Израилийн дунд өнөө хүртэл амьдарч байна гэж Йошуа ном хэлдэг. Гэхдээ Рахаб тэгж амьдарч байхдаа тэр өөрчлөгдсөн. Тэр зүвд хориг хийсэн. Юда овгийн хүнтэй хориг хийсэн. Рахаб Юда овгийн хүнтэй хориг хийгээд түүнээс хэн төрсөн гэж Боаз буюу Рутийн нөхөр. Салмон Аминадаб Нахшоныг төрүүлж, Нахшон Салмоныг төрүүлв. Салмонд Рахабаар Боаз Рутээр Обед Есийг төрүүлж, Есийн Давид хааныг төрүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл ингэж явсан Есүсийн ургийн бичиг Матай номны 1:1 дээр байна. Юу гэвэл та нар Боазын зан чанарыг өмнө нь бид нэр Рут ном дээр үзчихсэн. Ямар хүн гэлээ? Юу гэж хэлдэг вэ Рут номон дээр? Их мэдлэлтэй ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн чинээлэг баян нэгэн Боаз гэж байлаа Наомигийн хамаатан. Энэ чинээлэг баян нэгэн яадаг гэж өтрөн дээр нөхрөө алдаад бэлэвсэрсэн Рут эмэгтэй гоожин хаягд удаад үүж хахад энэ ир хараад тэр эмэгтэй тусал гэж зарцснуудаа хэлдэг. Олон удаа тусалсныг Наоми Рутыг чиний хамаатан тул зогсдоо гэж гой хувц сүнсүүлээд биеийг тосноод шөнөө согтуу найзуудтайгаа найр хийснийхэн дараа Рутыг өөртөө оруулаад Боаз яадгүй. Одооний ирчүүд шиг маягалдаг. Охин минь хүлээ. Би чамайг хүндэлж хайрлах бөгөөд эзэн хэрвээ зөвшөөрвөл би чамайг ном журмаар наав. Одоо хувцас өмсөд дээгүүрээ царайгаа харагдахгүй юмар бүтээгээд Наоми ээжийнхээ гэлүү буц санаа зовлтгүй маргааш би эрүүл сарвал болоод би өөрөө хотын дааман хаалган дээр шүүгчдэрийн өмнө би чиний сэтгэлийг хүлээж авах.
Чи манайхаас одоо гарч яваад хүнд харагдчихвол чамайг энэ Боазд ойлгомж, мөнгөтэй хүнд ойлгомж, бие худалдлаа, мөн янхан эмэгтэй гэж нэрлэхгүй гэд хамгаалаад өмнөх өгчөөснөөс 3 дахин их идэж уух хэрэгтэй зүйлсийн нөгөө гэрээсээ нууцаар гаргаад гэрт нь явуулаад маргааш шүүхийн өмнө очиж Рутийг хууль ёсны дагуу гүйдэг. Шууд хэлээ. Ийм ир хүн 10 хэд вэ? Боазыг хэн ингэж хүмүүжүүлсэн гэнэ? Рахаб. Янхан байсан Рахаб. Эмэгтэй хүний үн цэнийг хүүдээ яаж өвлөснийг та харж байна. Ойлгож байна. Тийм ээжтэй эмэгтэй бол тийм үцгэлэнтэй эмэгтэй бие тослоод бие сул тавиад үрт нь ороод ирэхэд дээр нэмээд өөрөө дарсуугаад согтуу халамцуу байх үед ийм зам чанар, ийм зөв ариун мушиг зам гаргаж чаддаг эр хүн хэд вэ? Тэгвэл энэ зам гаргаж Библиэлд нэр бичигдэн Давидын улам бичигдсэн энэ мушиг хэрэгтэй. Боаз хэний хүүхэд вэ гэвэл өнөөдөр бид нэр ярьж байгаа Рахабын хүүхэд. Рахаб гэмээр энэ эмэгтэй Юда уугийн хүнтэй суугаад хүүгээ хүртэл ингэж эмэгтэй хүнийг хүндэлдэг, үн цэнийг ойлгодог, гайхамшигтай эр хүн, ард түмэндээ нэр хүндтэй, нөлөө бүхий баян чинээдэг эр хүндний амьдралаар амьдрах ийм эр хүнийг Рахаб өсгөж, боожод хүмүүжүүлсэн. Янхан гэж үү? Тийм ээ. Янхан байсан. Бид нар хүнийг өнгөрснөөр дүгнэхэд байдаг. Энэ муу урд нь ийм байсан гэсэн, тийм байсан гэсэн гэж дүгнэхэд байдаг. Харин Бурхан яадаг байх вэ? Өөрт нь итгэлээ бүрэн зориулсан түүнийг Бурхан хизээж бие өнгөрч гэж хараагүй та харж болно. Түүнийг Яаков номон дээр, Еврей номон дээр, Илчлэл номон дээр олон удаа Рахабыг итгэлийн баатар байсныг дурддаг, шинэ гэрээнээр дурддаг. Мөн түүнийг Есүс эзний, ариун эзний ургийн бичигт нэр бичигдхийг Бурхан зөвшөөрсөн. Бурхан хэрвээ түүнийг энэ муу өмнө нь ийм байсан юм чинь гэж харсан бол энэ ирэлийг хүртэх. Бурхан таныг, намайг, Рахабыгч, Боазыгч, Рутыгч, хэнийгч өнгөрснөөр нь хизээж харддаггүй. Бурхан Рахабыг өөр чин сэтгэлээсээ итгэх үед түүнийг өөрийнхөө охин гэж харсан. Энэ бол биднэрт байх ёстой итгэлийн зан чанар. Тиймээс бид нар ч гэсэндээ бусдыг өнгөрснөөр дүгнэх хэрэггүй. Яагаад гэвэл хүн бүр шинжлэхэд гинтэн бүрд ирээдүй байдаг, гэгэнтэн бүрд өнгөрсөн гэж байдаг. Бидний амьдрал өнгөрсөн болсон баларсан зүйлсийг эзний нэрээр тастай бие бинийгээ шинээр харах хэрэгтэй. Бурханы нүдээр харах хэрэгтэй. Бурхан энэ Рахаб эмэгтэйг энэ хүртэл дагуулж өнөөдөр 13 мянган жилийн дараа та бид нар түүний түүхээр эвэгдэхээр хэмжээнд тусган байгуулсан тэр Бурхан бол энэ эмэгтэйгээ хизээч охиноо бие өнгөлөгч гэж өнгөрснөө нь хараагүй харж. Бид нар өнгөрсөн амьдралдаа бүдэрсэн, алдсан, онсон олон зүйл байж болох ч та Рахаб шиг итгэлээр өндөх үед, та эзэн бүхнээ зориулах үед, түүнийг сонсох үед, та үгийг шандах үед, үгийг ухах үед, Библийн үгэнд дурлах үед, итгэлч өсөх үед Бурхан үнийг гэдэг. Олон хүмүүс энэ хоёр Израилийн туршууд яахаараа Ерикод очихоор янхныг л очиод хончдгийг, ажлаа дуусчаад улс төрччих шоуц юм шүү гэж ярьдаг. Үгүй. Энэ бол төлөвлөгөө. Есүс эзэн дагалдагч нартай одоо би Самараар явна гэж хэлэхэд дагалдагч нар үгүй бузрын газар гэж хэлж зүрхэлд. Харин Есүс Самарт очиод худаг дээр 5 нөхөртэй байгаад салсан. 6 дахь нөхрөөч нөхөр гэж үздэггүй тэр эмэгтэй 7 дахь нөхөр нь болсон юм. Тэгээд түн сайн мэдээ Есүс өөрөө тараасан юм. Яагаад гэвэл Есүс тэр эмэгтэй өөрт нь итгэж үннийг өөрийг нь хүлээж байгааг мэдсэн юм. Тиймээс Есүс түүний өнгөрсөн сар царилсан алдаж явсан амьдралаар нүгнэхгүй Самар эмэгтэйг өөрийн огтоо гэж үзсэн юм. Яг үн шиг энэ хоёр дагалдагчийг, энэ хоёр туршуулыг явахад Бурхан Ериког харсан юм. Тэр Ериког харахтаа өөрийнх нь улаан тэнгис хуваасныг, өөрийнх нь ард түмэн жөөртөн тэгж итгэдэггүй, Израиль байхгүй итгэлийг харуулжгүй Янхан Канаан эмэгтэй, сул дорой эмэгтэйг хараад түүнийг амьдуулдгийг хүссэн. Түүнийг өөрийн охин гэж үзсэн учраас хоёр туршуулыг тэдний тонуулахаар явуулсан бөгөөд
түүгээр дамжуулан хоёр туршуулыг амьд үлдээж, түүгээр дамжуулан Израилийг босгож, түүгээр дамжуулан өөрийнхөө Есүс Христийг дэлхийд авчирсан юм. Сонсох чигтээ сонс. Энэ сүмд дүлийн хүн цөм биш. Сохор хүн цөм биш. Нойр мэлж дуусаасаа гэж бодож чинь, байж сууж ядж чинь. Би эзний нэрээр юрой. Удахгүй ус тос ялгардаг шиг та нар ялгарна. Тун удахгүй эзэн шигшин. Хэн өгөн дурлсан, хэн эзний өдрийг хүндэтгсэн, хэн хичээсэн, хэн бурхныг ирж хайсан нь бас хэн үл тоосон нь ус тос шиг ялгарна. Энэ бол Библийн зарчим уу? Бурхны үг. Энэ бол хараалч биш, ерөөлч биш. Энэ бол сануулга. Та нар үн цэнтэй зүйлээ үргэлж хоёр тавьдаг ард түмэн байх уу? Үн цэнтэй зүйлээ хамгийн түрүүнд тавьдаг хүн байх уу гэдгээ шийдэх ёстой цаг ойртож байна. Ийм учраас Рахаб хэмээх эмэгтэйг Бурхан охиноо гэж үзсэн. Тиймээс би та нарыг өрөөж эзний үгийг хайрлаа. Эзэн та нар руу өөрийн үгийг хайр найргүй бэлгсэн чигчснэр өгч байгаа. Нойрчин хурж, ившээж, залах хүнжээнд чинь өөрийн үгийг хангалттай чигжиж өгч байгаа. Амаа ангааж итгэлээр хүлээж байгаа. Тэгээд тэр үгээр босгон байгуулдаг. Тэгээд итгэлээр үлдсэн нь та нарт өгнө. Нэгдүгээр үг, хоёрдугаар үг, гуравдугаар дахиад үг. Энэ үг та нарыг, намайг, биднийг өөрийн чуулганыг босгох түлхүүр байхгүй. Энэ цаг үеч энэ 21-р зуунд хэдийнэ ийсэн. Тиймээс энэ үгийг таньж мэдэж сонссноо таны итгэл батчин. Рахаб шиг эзний ард түмэнд урам зориг болдог. Тэдний өнгөрснийг ирээдүг харж чаддаг. Түүний хайртай өрөөгцөн хүмүүс байх болтугай хэмээн эзний нэрээр өрөөж байна. Тэр хамтдаа залбирцгаая.